Биологийн олон янз байдал нь дэлхий дээр амьдрал анх үүссэн цагаас эхлэлтэй. Энэ бол амьтан, ургамал, бичил биетэн, тэдгээрийн генетикийн олон янз байдал болон амьдрах орчин хоорондын хамаарал, харилцан шүтэлцлийн цогц тогтолцоо бөгөөд хамгийн үнэт зүйл нь экосистемийн үйлчилгээ үзүүлдэгт оршдог. Дэлхий дээр цэнгэг усны, хуурай газрын, далай тэнгисийн гэсэн үндсэн 3 экосистем байдаг. Эдгээр экосистемд 8.7 сая төрлийн ургамал амьтан нарийн харилцан хамааралтай оршин амьдардаг. Амьтан ургамлын хувьсэл өөрчлөлт, генетикийн шинж чанар хүртэл биологийн олон янз байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг болдог байна. Манай Монгол орн Сибирийн тайгаас Төв Азийн хуурай хээр цөлийн бүс шилжих цагт оршдог учраас биологийн олон янз байдлын хувьд өвөрмөц бөгөөд маш эмзэг. Нутаг дэвсгэрийн дийлэнх 98.4% нь байгалийн төрхөөрөө зэрлэг амьтдын тоо толгой, ургамлын төрөл зүйл, нягтршил нь тухайн экосистемийн хувьд харьцангуй бүрэн. Биологийн олон янз байдал нь цэвэр агаар, цэнгэг ус, ангаах эм, амралт аялал, хүнс тэжээл, амьдрах орон зай гэд бүхий л үр өгөөжийг бидэнд хүртээж байдаг. Биологийн нөөц нь хүн төрөлхтний эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой. Гэвч хүн төрөлхтний хэрэглээ нь манай дэлхийн биологийн нөөцөөс 2 дахин хэтэрч байгаа билээ. Хүн төрөлхт нь хязгаараас хэтэрсэн энэхүү хэрэгцээг хангахын тулд олон сөрөг нөлөөг биологийн олон янз байдалд үзүүлсээр байна. Монгол орны нутаг дэвсгэрээс соргог бүхэн, цөөвөр чон зэрэг амьтан устж үгүй болж 110 төрөл зүйлийн амьтан, 192 төрөл зүйлийн ургамал устд хаюулд бүртгэгдсэн нь манай орны хувьд ч энэхүү асуудал тулгарч байгааг илэрхийлж байгаа юм. Эх дэлхий ирээдүйн төлөө дэлхийн улс орнууд нэгэн санаагаар нэгдэн биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцийг батлан хамтран ажиллаж байгаа билээ. Монгол улс 1993 онд тус конвенцэд нэгдэн орсон дэлхийн 30 дахь орн болсон бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, генетик нөөцийн ашиглалтаас олох ашгийг шударга, тэгш, хүртээмжтэй хуваарлах үндсэн 3 зорилгод чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн юм. Дэлхийн биологийн олон янз байдлын тухай конвенцэд нэгдсэн улс орнууд зөвлөлдөн 2010-аас 2020 он хүртэл хамтран ажиллах нэгдсэн нэг зорилго чиглэлийг гаргасан нь Aichi-гийн 20 зорилт билээ. Уг Aichi-гийн 20 зорилтод нийцүүлэн улс орн бүр өөрсдийн биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Монгол улс 1996 онд анхны хөтөлбөрөөр гаргаж 2015 онд шинжилэн баталсан. Бид энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон улс бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах, үндэсний бодлого, үр ашигтай зохицуулалтыг хэрэгжүүлэх үүргийг байгаль, эх дэлхий, хойч үеийнхээ өмнө хүлээсэн юм.